амьдралынхаа туршид яг өөрийнхөө одоо хийж байгаа бүх зүйлийг өмнө шударгаар хийвэл тэр хамгийн зөв гэж боддог. Зөв хандлага гэдэг нь бол бүх юмд чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ хандах нь зөв болох гэж бодож байна. Ямар нэг юм зөвхөн дахиараа биш зүрхээрээ хандах нь хамгийн зөв гэж бодож байна. Одоо миний хэрэг гэвэл хүмүүс ингээ авсан одоо хэр олон хөртөг гэдэг талаар өсөж боддог. Зөвхөн өөртөө боддог хүмүүс л адилхан үйл авдаг гэж боддог. Ажиллаг хөдөлгөөн мэдүүлэлтэй илрээд гэхээр ямар тайр байх болов хүндлэл байх болов хүн нэг улаараа яг нэг тооны ингээл маханд яаж улаар тэгшээд ямар ч хүндлэлгүй тийм айдтай нэг л болох гэж бодож байна. Эрэгтэй шодрооны гэдэг нь ерөөсөө өөрөөсөө бүхэн тийш хэрэгтэй бүхэн ингээд өөрийгөө хомсорлаад за би юм бэ би тэгж болохгүй мэддэг байсан бол би тийм ажиллах зүйл гарч ирэхгүй байсан ба. Тэгээс одоогийн залуучууд яагаад тэмцдэг болсон яагаад бас багаар ингээд ухаарад юм гэхээр одоо жишээлбэл талбай дээр дуу хоолойгоо хөх юм гарч ирсэн. Энэ бол миний маш зөв гэж бодож байгаа баг. Нэг дуу хоолойгоо хүйсээ тэгвэл би тэрийг сонссон би үүдэлтийн зочоогүй ч гэсэн маргааш би тэрийг хийж байгаа учраас очих боломжтой байгаа. Тийм учраас бидний их их байдлыг бид өөрсдөө бий болгох хэрэгтэй.